Сайн байцгаана уу сонсогчдоо кино шиг амьдрал подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ее. За ташрамд дуртахад манай подкаст утгагүй 20,000 болох нэ. Манай подкастын 92% нь 25-аас дээш насныхаа сонсдог нийт сонсогчдын 28% нь эрэгтэй, 72% нь эмэгтэй байдгаа. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар зар сурталчилгаа байршуулт надтай хамтран ажиллах хүсвэл захидал бичээрэй gmail.com руу надлоо холбогдоорой. Ингээд өнөөдрийнхөө дугаарт өнгөнгийн өөрийн гэсэн түүхүүдтэй 7 богино цагтлыг та бүхэндээ хүргэн нэлээд сонирхолтой дугаар болох болов гэж найдаж байна. Ингээд эхэлцгээе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Бага нас минь боломжийн амьдралд өсөж, цэцэрлэг сургууль гэд бусад тэр үеийн хүмүүсийн ладлаар өнгөрсөн. Аав маань цагдаагийн том цолтой хүн байсан болохоор ч тэрөө надад хинч юу ч гэж хэлж чаддаггүй эрх танхи охин байлаа би. Одоо 60 насны өндөрлгөөс харахад эцэг эхийн маань хоолыг харсан бодол ухаан ямар айхтар сүрхийвэ гэж бодогддог нь ийм учиртай. 23 наснда өөрөөсөө таваарах залуутай танилцаад хайртай дуртай хагцахгүй салахгүй гэж дагажгүйгээд нэг л мэдгэд аавтай минь уулзаж ээжид минь цэцэг бэлэглэж их л сүрд байлантай намайг гуйж авч байлаа. Хатам аав ээж минь ч их яс төртэй хүмүүс байсан юм. За ингээд өөрөө ч тэр хүнд хайртай үгүйгээ мэдэхгүй хүний гэргийн хүүхдээ ээж боллоо. Арай хийж охин үртэй болж хайранд нялхарч хадмуудтай эрхэлж аав ээж минь ч хайрлан гэж жигтэйхэн. Эрхлэхээс өөрийг мэдэхгүй нэгэн байх үед намайг дахиж төрөх боломжгүй зүрхний хүнд өвчтэй гэж эмчнэр хэлснийг бүр сөүлдэл мэдсэн. Нитрогельцерин гэдэг эмийг бараг 20 гаруй жил ууж байна. За энэ үеэс л амьдрал гэдгийг утгаар нь үзэж эхэлж байгаа. Охины 6 настай болох үед нөхөр өөр хүнтэй болоод хаяад явваа. 2 жилийн дараа эргээд хурж ирэхдээ чамдаа л хайртай өөр хүнтэй амьдарч чадахгүй юм байна гэд буцаж ирэхэд нь би үгүй чи өөрийнхөө амьдралаар яв гэд нэг нүдэрээ ч хараагүй нүүр өгөөгүй. Тэр гэрийн үүдэнд орцонд ханана. Өглөө нь би дээгүр налхах шахам хүн чинээ тоохгүй гарна. Хатам аав ээж өөрийн аав ээж жалгаагүй. Хоёр талаас хэлж ойлгуулах гэж хичээж. Мууч гэсэн охины чинь эцэг. Эр хүнийг ингэж болдоггүй юм миний охин. Ойлгоход хүлээж ав гэдэг байлаа. Үнэн дээр надад хүлээж авах сэтгэл үлдээгүй. Тэгтлээ гомцсон байсан. Гэтэл генет золгүй явдал болж нөгөө хүүгийн төрүүлсэн эмэгтэй хүүгээ дөнгөж 1 ой 6 сартаад нь өөд болчихсон гэх яриа гарч миний аав ээж хадам аав ээж нарч ёс төр болж тэр хүүд нь баривч өмсгөөд аваад ирлээ. Хадмууд би төсгөн гэх яриа л цаагуур гарч би чимээгүй сонсоод л өнгөрлөө. Охин өрмөн чимээ ууд очоод ирэхдээ дүү минь хөөх юмаа гэдэл ярина. За ингээд л аав ээж өдөр шөнөгүй учирлаж нөгөө нэг ямар кинон дэр үлээ дээ. Ир хүн удам залгах хүүтэй болохгүй бол болдоггүй юм. Чи тэр хүний удмыг таслах гээ юу гэдэг шиг бла бла гэстэй. Би нэг сайхан амтан үгүй гэж гүчсөөр 2 жил гарan боллоо. Бүтэн 2 жил нөхөр гэрт орж ирж надтай зууралдаж хамт орон дээр унтах гэж зууралтна. Би ч тэрээд л унахчихна. Ингэж сүулдэ баст гэж гайгүй зөөлөрч ивлэрлээ. Гэхдээ би хүүхдийг нь юр үзэхгүй. Надад хамаагүй гээл бодчихсон. Бараг харьцдагчгүй байлаа. Амьдрал үргэлжилсээр 28 жил хамт амьдраад нөхөр маань бурхны оронд одсон. Тухайн үедээ юу ч бодогдоогүй. Одоо бодоод байхад охин маань дүүтэй, хүү минь ээжтэйгээ уулзсан юм билээ. Ээжээгээд ирэх нь ямар сайхан гэж. Нөхрөө алдаад хойлохнаа үлдэх байсан ч хүү минь бүхнийг бүтэн болгосон. Тэр үед аав ээжүүд маань холын ухаан гаргаагүй бол охин минь хүний ганцур гэгдээд хүү минь өнчин өрөөсөн гэгдээд хоёр талд ямархан замаар явах байсныг би таашгүй. Ач зээ нараа харахаар ядчил намайг өөхөд өгвөл дүүтэйгээ хөтөлцөөд өөр хүүхдүүд нь өнөр болноороо хоцрох юм да гэд хөгшин би тайвширч суудаг юм да. Амьдралд юу ч тохиолдож болох ч бусдыг уучлах сэтгэлтэй байгаарай. Хүн бүхний амьдрал багахан сериал кино шиг байх юм да. Хүүхдүүд минь аавын захиран гуйч гэсэн хэлэх үгийг нь бүрэн сонсож ээжийн ухаарл хайрлах зургаалыг үн цэнийг нь дээдлээрээ. Баярлалаа та нартаа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань бэлгээжээ. Цагтл бичсэн сонсогчдоо баярлалаа. Энэ хүү цагтл маань нэлээд сургамжтай. Хүн бүхэн сонсоосоо гэж хүсмээр цагтл байсан. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Өөрт одоо ч тохиолдож байгаа тайвшиг амьдралаа хаанаас яаж эхэлж бичгээж мэдэхгүй байна.
За тэгээд энэ бүхнийг эхлүүлсэн новшин энэ улсад ирснээсээ ярих нь зүг байх. Намайг үнэхээр дургу байхад ихнэр гадагшаа явна гэж зүтгэсээр энэ улсад ирлээ. Эхний 2-3 сар дайжгүй л байлаа. Тэгээд удалгүй нэг л биш болоод байлаа. Унтаж байгаад ажлын цагаа тулгаад гардаг байсан ихнэр маань 2 цагийн өмнө босоод нүрээ будаж хамаг гой хувцас өмсөд толны өмнө эргэлдэж байгаал гардаг боллоо. Тэгсэн төрсөн өдөр нь боллоо. Нэг хүнээс төрс өдрийн билегээд маш том баглаатай сарна болон iPhone 17 ирлээ. За тэгээд нэг л биш байна да гэд утсыг нь үзлээ. Бурхан минь, нэг гадаад шар нөхөртэй намайг ажилдаа байх үед уулзаж буудалд орсон байна. 3 хүүхдээ бодоод дууг өнгөрлөө. Ингэж байгаад болж байх та гэж бодсон. Арайч 3 хүүхдээ хайчихгүй байх гэж найдаж байлаа. Энэ байдлаар 3 сар боллоо. Энэ хүн бүр ихнэрч биш, зүгээр л буудалд амьдрагч болж эхэллээ. Би гэрээ цэвэрлэн хоолой хийн, хүүхдүүдээ асарна. Тэр ажилдаа яваад өдөр тараад хаан чимбэ байж агаад шүн орж ирж унтаад л гараад явдаг болов. Сүүлдээ миний дотор нэг хар уул хуралдаад бүр болохоо байлаа. Тэгж нэг өдөр тесэрлээ. Энэ бүх хугацаанд тэр хоёрын явдал зогсоогүй байгаа шүү. Нэг л өдөр би одоо болчих гээд алгатчихсан. Энэ л миний амьдралдаа хийсэн хамгийн буруу үйлдэл байсан. Тэр алгадалтаар шалтгаглаж бид хоёр тийшээ олсон. Би ч ажиллаа хийсээр архиж уусан. Одоо тэр Монгол залуутай амьдарч байгаа. Бид хоёр хаяа бас уулзнаа. Би сэтгэл дотроо болоо л хэдийнэ хүчгсэн. Байнга л энэ бүхнийг дуусгахмаар байдаг ч түүнийг хараад яаж чадхаа болчихдог. За ингээд сэтгэлээ сэмлээд явж байтал төрсөн аамын сураггүй болоод 6 сар болсон мэдээг сонслоо. Аав ээж хоёр маань салсан байсан л да. Ингээд миний 2 дахь шок. Удалгүй миний аав гэж дуудаж өссөн хүн маань өөрөөр хэлбэл хойд аав маань тал харваад бүтэн хүний хараад боллоо. Ингээд 3 дахь шок. За тэгээд байж атал төрсөн ээж маань зүрхэн болохоо байлаа гэд эмнэлэгт үзүүлтэл өнөө маргаашгүй гин. Ингээд би ойр орхон 4 удаа шоконд орлоо. Одоо би ээжтэйг очимоор байдаг. Дааж ээж авах хоёрын эмнэлгийн төлбөр бас хүүхдүүдийн сургалтын төлбөр хоол унд гэд бүх зарлыг би өөрөө төлөх ёстой. Би яах вэ? Зүгээр л үхмээр байна гэсэн цаглыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээд манай сонсогчид мэрэгэн зөвлөгөөгөө доор хайрлаарай. Ингээд дараагийн цаглыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Санаандгүй танаас угийг олж сонсоод надтай ажил зовлон мэргэшэл туулж аваа олон хүн байдгийн маань гэж олж мэдээд үргэлж сонсдог болоод мөн өөрөө ингээд загтал бичин суун. Тэртээ 2006 онд болсон хар бараан дурсамжаа сөхөн санахад нилээдгүй бодол өмж сэтгэл шимширч байгаагаа хэлхэн зүйтэй байх. Би хороо дээр ганц хүүтэй 1987 оны 100 ихтэй өвлийн нэг өдөр ихнэр маань нэмлэгт хүргэгдэж чадалгүй гэртээ амарч иж аав гэх эрхэм нэрийг зүүж аз жаргалтай уман байлаа. 2006 оны хавар хүртэл бидний амьдралд дахин хүүхэдтэй болохгүй байснаас бусдаар нэг ч асуудал байгаагүй юм. 1998 онд Улаанбаатар руу ажилд томилогдож улсаас надад 2 өрөө байр өгч байлаа. Ихнэр маань совилгчаар 1-р эмнэлэгт ажиллаж тулаа хийдэг байв. Би ч ажил ихтэй. Тэр хооронд өсвөр насны хүүгээ зоргоор нь орхисондоо одоо ч харамсдаг юм. 19 настай хүмүүс жолооч болж бид ч машин авч өгөөд хүсснээр нь байлгадаг байлаа. Ганц хүүгээ хэд хэрэглүүлсэн гэхүү дээ. Хүүмэн тэр жил их сургуульд оролгүй 1 жил өнжөөд таксинд явж байсан үе л дээ. Таксинд явах нэрээр хідэн сахилгагүй хүүгүүд суулгаад хотын төвөөр давхиж ууж идэж явдаг байж. Уйтай хаврын тэр нэг өдөр найзуудтайгаа би уугаад бүгдийг нь хүргэж өгчөөд өөрийн 4 цагт их хурдтай явж байгаад яг гэрийнхээ ойролцооныг согт уунийг мөргөд зогссон байсан. Шууд гүйж орж ирээд намайг сэрэж дуудаад би нойрмоглоод юу ч ойлгохгүй гараад очтол дайрсан хүн нь аль үжээ борхон болсон байсан. Хүүмэн сандарч уйлаад би шууд хүүгээ гэртээ ор гэж хөөсөн. Хажуугаар хаа нэг машин өнгөрсөн ч зогсохгүй харчаал яваад байдгийн байлээ. Би жолооны ард суугаад удаагүй байхад цагдаагийн машин ирсэн. Хохирогчийн ар гэрээхэн ар тал ихтэй их хил амтай хүмүүс байсан. Ингээд би 17 жилийн ялавч ачигдсан юм. Хүүмэн байн баярж уулзаад уйлаад гимшээд өөрийгөө их зүгтэг байж үлээ. Тэр бүртэнд би загнана. Битгий уйл чи тэнд байгаагүй. Аав нь хийсэн хэрэг бүхнийг мартаад урагшаа харж амьдр гэдэл. Яагаад ч юм надад хохирогчийн өмнөөс л харамсал төрж хараусагч өөрөө хоригдсондоо огтхон ч харамсаж байгаагүй.
Хүүгээ эрхчлөөтэй амьдруулж байгаадаа бараг баярлах хэмжээний байсан ч нарсанд ямар ойлог байх вэ? Тэр газар руу орсноос хойш 6 жилийн дараа эхнэр маань бурхан болж хүүмэн буруу замаар орж сүүлдээ над дээр ирэхээж байсан. Тэр бүрт найраач миний хүү буруу замаар яваагүй байлгүй. Аавыгаа юм газар оруулчаад ухаантай амьдрах ёстой гэж би түүхэн горддог байсан ч 2018 онд хүүмэн намайг хорлцсон гэдэг мэдээг дуулаад тархин дундаараа сөгтүүлсэн хаятай маш хүнд өдөр хоногуудыг давсан да. Тэр өдрөөс хойш өөрийнхөө сэтгэл зүг хангахын тулд их ном уншиж, өдөр бүр тэмдэглэл хөтөлж, тэнгэрт байгаа эхнэр хүү хоёртоо загтал бичиж, бясалгал хийж арай дээрсэн санагддаг. Наранд гарч ирээд 3 жил болох гэж байна. Яах вэ? Дан би явж явна гэдэг амархан л байна. Гэхдээ хаяа сэтгэлээр унаж, гашуун дарс хүртэхэд байдаг болж. Гэвч өөртөөгөө тэмцэлцээр л туулж давсан амьдралаараа юу гэж хэлэх вэ гэж надаас асуувал үр хүүхдийнхээ өмнөөр орж хариуцлагыг нь бүү өөр. Хүн алж хүрээд талсан ч тэр хүн өөрөө хариуцлага хүлээх ёстой. Хэрэг би тэр хэргийг хүлээгээгүй бол өнөөдөр хүмүн гараад ирчихсэн амьд мэд байх байлаа. Ихнэр маань ч амьд байх байсан байх. Хүмүн хүн алсандаа аавыгаа шоронд суулгасандаа маш их гимжиж яваад сэтгэл зүгээ захирч чадалгүй асар их дарамт авч амиа хорлсон байдаг. Эцэг эхчүүд маань хүүхдийг багаас нь эрхлүүлэхээс өмнө хариуцлагыг нь өргүүлж өөрөөр нь бүх зүйлийг нь хийлгэж сургаарай. Уншиж өгсөн хөтлөгчдөө баярлалаа гэсэн цаглын нэгийг сонсогч маань илгээжээ. За стол нэгийг бодож хоёрыг тунгамаар сайхан загтал бичсэн таньда аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ингээд дараагийн загтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би гэдэг хүн 15 настайдаа анхны хайртайгаа учирч билээ. Гэхдээ босны ярьдгаар тийм гоё хайрцагт биш шүү. Тэр нэг жилийн 4 сард дулаан ороод өөрийгөө том болчихсон юм шиг хөөхөнж болчихсон юм шиг мэдрээд байсан үе. Нэг өдөр хичээлээ тараад гэртээ иртэл тог тасарсан байв. Утас маань унтарсан байсан учраас хажуу барилга дээр ажиллаж байсан хажуу айлынхаас гуйж уцаа цэнгэлэхээр болоод очсон юм. Гадаа салхитай үс урдуур орж ирээд үстэйг ноцолдож байгааг минь хараад өхөөрдөж инээж байгааг нь сонсоод хартал барилгачдын баг зуусан их л нүд хөмсөг болсон залуу зогсож байв. Уцаа цэнэглүүлж үлдээгээд гэртээ ороод үе утсаа байна уу гэд цонхоор харсаар сүүлдээ утас биш тэр залуу дээр хараа тогтоод байв. Өндөр нуруулаг өргөн цэжтэй ах байсансан. Маргааш нь хичээлдээ явж байтал ямар хурдан алхах юм бэ? Хүргээд өгийгээд машинтайгаа хажууд гараад ирэв. Би ч юм бодлгүй суусан. Хөргөж өгөөд дуугаар асуугаад байхаар нь учир шалтгааныг нь асуудал өөдөөс. Тархаар чинь ирж авнаа гэд буцлаа. Сургууль дээрээ яагаад ч юм ааваасаа өөр эрэхтэй хүнээр хөргүүлж үзээгүй би их л тогтолсон. Ер нь үерхэж нөхөрлөх байтугай шохорхож үзээгүй надад сонирхолтой садан мэдрэмж. Тараад ирж авахд ихийг ярилцсан. Түүнийг ихнэр хүүхэдтэй эндээс хамаагүй хол газар амьдардгийг бас насаа 32 та гэж хэлв. Би ч ихнэртэй гэдэгт нь имзэглээгүй. Бид дотносохгүй юм чин гэж бодоод нээх тоогоогүй юм. Ингээд бүх зүйл эхэлж өглөө болгон намайг хичээлд хүргэж өгнө. Тарах болгонд ирж авна. Зарим өдөр хамт голын эрг орно. Дулаан орж цэцэг ногоо ургаж байгааг гайхан ярилцсан. Болохгүй гэдгийг мэдсээр байж би дассан байсан. Бүр их итгэсэн нь 1 сарын хугацаа өнгөрсөн байхад надад нэг ч удаа хүрэх гэж оролдоогүй. Сарын дараагаас намайг нэг өдөр хөргөж өгөөд буулгахдаа уруул дээр үсгтэн ихэд дургуутсан түлхээд буусан ч гэртээ ороод зөндөө догтлсон. Анхны үсэлт болохоор л тэр үз. Маргаашнаас нь намайг оролдож бид үнсэлцэж өнөөх зүйлийг хийсэн. Анх өвдөж байсан ч сүултээ болж дасаж би түнд анхны гэсэн бүх зүйлээ өгсөн юм. Нэг өдөр тэр хүүхэд нь өвдсөн гэд гэртээ очиод ирэхэд дуулгаад яв. Би ч хүлээгээд 3 хоногт хариу байсангүй. Гэтэл дуудлага ирээд хардал түүний дугаар. Догтлох зүрхээ даран байж аваад яртал нэг ихч учир зүггүй нэрээр минь дуудаад Facebook-ийн од болгоно гэд орилж гарав. Би учир байдлаа тайлбарлан юу болсон бүхнийг ярьж ихч тайвширч бид ярилцав. Түүнийг өмнө нь их нэртэй байсан бас 39 настай бүр надтай чацуу хүүхэдтэй ихнэрээ урд нь удаа тараалан араар нь тавьсан намайг жирэмсэн болгоод хаяад явж чадхаар аимшигтай хүн байсныг нь ойлгосон. Тэр ихчийн анхны хайр миний ч анхны хайр байсан юм байна лээ. Хэд хоногийн дараа түүнээс үүдэнд нэрээд буцлаа гих зурвас ирсэн байсныг нь устгаад бүх юмараа блок хийгээд бүр мөсөн харцаагаа тасалсан.
Үүнийг хийхэд надад амар байгаагүй. Зүрх сэтгэл хүндрэлж яг л нэг юм ухаад авчихсан мэт мэдрэмж одоо ч хаасан хэвээр. Өдийг хүртэл эрэхтэн үнтэй нэгч харилцаагүй явж байна. Миний анхны үлсэлт, анхны хайр, анхны шарах, анхны гэсэн бүх юм. Хэрв тэрийг ч сонсож байгаа бол намайг уучлаарай. Бас тэнийг намайг ухааруулж өгсөнд баярлалаа. Эцэст нь гэж хэлэхэд охид минь хүнийг хүнд нь үлдээгээрээ. Бас эхнэр нөхөртөө бол битгий босдын сэтгэлээр тоглоорой гэж хүсье гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. Зя ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Кино шиг амьдрал подкастыг сонсож эхэлснээс хойш хүний амьдралд сайн муу олон янзын үйл явдал тохиолддог юм байна гэдгийг улам ихээр ойлгож байна. Би одоо 28 настай санхүүгийн салбарт ажилладаг. Баг багтаа болон 10 жилдээ аавдаа их л гомддог охин байлаа. Би айлын баг охин юм л да. Дээрээ 2 ахтай болоод ч тэрүү их л ирэх өссөн хүн. Жаахан л том дуурахт нь гомдчихдаг. Аа маань багш хүн их л хараа хяналттай хаатуу чанга өсгсөн. Өдөр болгон дэвтрээ шалгуулна, орой тижирч болохгүй, орой эрт унтаж өглөө эрт басах ёстой гэх мэтэр 10 жилийн өсвөр насны охин байх үед тэдгээр шаардлагууд нь их л хүнд санагддаг байлаа. Нэг өдрийн үйл явдал санаанаас огт гардаггүй юм. Би хичээлээ найзтайгаа нийлж таслаад гадуур тэнэж ирсэн. Гэтэл аав их ууртай ханаас яаж мэдсэн бөө мэд намайг юу хийж явсныг минь мэдчихсэн байсан. Би ганц л удаа зориг гаргаад найзуудтайгаа хичээлээ таслсан тэр юм өгнө. Тэгээд аав их уурлаж одоо бүр хичээлээ тасалдаг болсон уу гэд загнаад намайг жижиг өрөөнд оруулаад хувцсны үлгүүрээр нилээн олон удаа зогсон. Тэр үед анх удаа л тийм зүйл болсон болохоор би их уйлсан санагддаг юм. 10 дугаар ангийн охин байж яг л жоохон хөвчөг уйлжуулж байгаад унтчихсан байсан. Дараагийн 2-3 хоног нэг л их гомдсон хүн явсан да. Тэгээд төгсөх ангиж боллоо. Аав өөрөө багш хүн байсан болохоор эсэлтийн ерхий шалгалтад намайг сайн бэлдүүлсэн. Өглөө болгон 5-6 цагийн хооронд басгаж хичээл хийлгэнэ. Аава нэгэн цаг унтъя л да гэхэд хүнжил хуу татаад л басгана. Би тэгэхээр тухайн үедээ их л гомддог байлаа. Оюутан болсон ч аавын хатуу хараа хяналт их эсснүү гэхээс багасаагүй. Голч 3.7-оос дээш доош буулгаж болохгүй гэдэл арай ч өдөр болгон дэвтэр үзэхгүй л дээ. Тэгтэл дүн бол байнга хянастай. Гадуур гарахад араас залгана. Гэхдээ үргэлж тийм хатуу ширүүн бол байгаагүй. Эрхлүүлэх үедээ тултал нь эрхлүүлдэг байсан да муу аав минь. Их сургуульд ороод 1-р курстэй аавдаа ч хэлэхгүй найзандаа очиод шүнжэнгөө юм ярьж ганц нэг шар хайр хүртэл уугаад өөрийгөө их л том хүн болсон гэж бодсон байх. Тэгэл маргааш нь гэртээ очиод номдоо орж байгаа юм чинь. Аав бас л загнаад гарын дээр хэдэн удаа модон шугамар цогсон. Гэхдээ одоо бодоход цаанаа л хайрлаж байгаа нь мэдрэгддэг байж тээ. Би чинь тэгэл аавын уур гарангууд нь очиж ирэхлээр гараа үзүүлээд гомдлон. Яг үнэндээ зүгээр байсан байхгүй юу? Би энэ дурсамжаараа юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл эцэг их хүмүүс хүүхдтэй хизээч муу яваасаа гэж хүүхдүүдэд барьж цагддаггүй. Үүрхэл сайн сайхныг л хүсч муу муухай бүхнээс хамгаалж өөр хүүхдтэй чанга ханддаг юм байлаа. Орчин үед хүүхдүүдийг загнаж болохгүй хүүхдийн ирэх гэж ярьдагч буруу зөвийг нь ойлгуулж ярьж хэлдэг байх хэрэгтэй юм шиг санагдсан. Сүүлд гарсан хүүхдүүд нэгнээ дэрлэгсэн хэрэгээс хойш тэгж боддог болсон. Тэр хүүхдүүд хинээс ч айхаа хүндлэгээ байсан юм шиг санагдсан. Би өнөөдөр аавынхаа ачаар л өдий зэрэгтэй боловсралтай, ажилтай, сайн сайхан амьдарч яваа гэж боддог. Дээр үе шиг хүүхдээ задаж загнахгүй ч гэсэн зөв бурууг нь ойлгуулж хүнийг хайрлах, өрөвдөх сэтгэлтэй нэгэн болгож өсгөөрэй хүмүүсээ. Баярлалаа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. Цагтл бичсэн сонсогчдоо баярлалаа. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Захаа хөрх өдрийн мэндийг хүргэе. Бүх дугаараа алгасалгүй сонсдог үнэнч сонсогч байна. Яг хизээ хаанаас миний амьдралын гэтлээ доош унчихваа гэж бодоод 7 хоног дүүгийнхаа жижиг өрөөнд уцаарч ярихгүй, хүнтэй ч ярихгүй хэвтлээ. Сэтгэл санаа гэж авах юм алгаа. Би 50 хүрч байна. Хүүхэдгүй, өөрийн гэсэн гэр орончгүй, ажилгүй, гар дээрээ 5-нд хөрөхгүй. Бас дээр нь 6 хоногийн баримтчилгаанд маргааш явах болоод л байж байгаа. Нэгэн эмэгтэй байна. Саяхан л би юмтай сайхан л амьдарч байлаа. Би өөрийгөө хизээч ингэж сэтгэл санаагаар навс унна гэж бодож явсангүй. Хүүхэд байхын л галтай дүлтэй, юунд ч нураад байдаггүй, болноо бүтнээ гээдэлгүйдэг, ирч хүчээр дүүрэн, ямар ч хүнд буруу өгдөггүй, хар муу санаж өсвөө хорсолт хийдэггүй, тийм л хүн. Гэтэл энэ 7 хоногт тэр хүнд маш их гомдож, үзэн ядаж, нойргүй хонлоо.
Хамгийн тэнэг нь залуу насндаа ч үзээгүй юм аа. Өдийн наснд үзэх гэж. Амьтан хүнээс ичээд харанхуй нөхөнд ороод л хэвтчихмээр байна. Учир нь ирүүлжүүлэхэд хонож дээрээс нь баривчлагаар шүүх хурал ёо. Ботхоос амар. 10 жил амьдарч хаад тэр хүний төлөө би ил явдаг байсан. Өвдөж хавцсан ч, цогтож солиорсон ч нэг ч удаа урваагүй. Олсон авсан бүхнээ түүнд л зориулж ирсэн. Гэтэл ууж орж ирчгээд үглээд амраахгүй байна гэд цагдаа дуудаад намайг өгөөд явуулсан. Гэр бүлийн хүчрхийлэл гинэ. Би уг нь удаг төрлийн хүн биш л дээ. Надаас уушлал гоохгүй араас залгаач гүйдэн дургу хүрээд өөрийн өмсдөг зүудгээ аваад л гарсан төдий. Хамгийн гол нь би эрүүл мэндийн шалтгаантай хэдэн сар огт ажил хийгээгүй. Шүүх цагдаа гээд явж байхдаа ядаж автобусны мөнгө шилжүүл гэсэн чинь байхгүй гэд уцаа тассанд нь агсам согтоо тавиагүй. Зөвхөн өөрийнх нь үннийг л хийсний төлөө цагдаа дуудаад өгчихсэнд нь үнэхээр гомдоод байх юм. Энэ 10 жилийн хугацаанд их ямыг нь уучлж өнгөрөөсөн дөө өгнө. Өндөр настай ээж минь байгаагүй бол амиа хорлцохмоор санагдаж байна. Согтох болгонд намайг гэмтээдэг. Үүдэн шүдийг минь цөм цохоод, ийгэм хуглаад, гар хуглаад, өөр жижиг сажиг бэртлүүд уух таландаа л өгдөг байсан. Би бүгдийг нь амтан хүнээс нууж, тэгж очоод, ингэж унаад гээд л өмгөлнө. Урд нь би 2 хүнтэй амьдраад хүүхэд төрүүлэх боломжгүй учир холдсон. Тэгээд энэ хүнтэй хүүхэд шуухад нэхэхгүй, зөвхөн 2 бирнийхээ төлөө л амьдрна гэж ярилцаад нэг гэрт орсон юм. Одоо айлын болгон салж нийлээд явах үедээ гээд амтан хүнийхээ ламнаас зовоод тэсдэг байлаа, уучилдаг байлаа. Бид хоёр аль нь ах トゥ муутай, хоёулаа л хамтын амьдралаа басгасан шүү дээ. Уурлах болгондоо чиний юм гэж юу байгаа? Эд хөрөнгө яах вэ? Эрүүл байж байвал ажил төрөлтөд ороод 5 хаантай гэрээ авч бариад амьдарчихсан шүү дээ. Хамгийн муухай нь эцгийнхаа нэрийг шүүхийн танхимд дуудуулаад зогсох өдийн насанд ямар муухай мэдрэмж байсан гэж санана. Залуус дүү нартаа хэлэхэд хүн дутам гэж айхтар юм байдаг юм шүү. Удам судрыг нь хар гэдгийг мэддэгч тэднийх нь онцгүй хүмүүс гэж сонссон ч нэг тоогоогүй суучихсан минь хамгийн том алдаа боллоо. Юм давхцаан ямар муухай өдөр хоногуд өнгөрч байна. Энэ болгоно яриад байх найз нөхөд цөөтэй болохоор энэ суугтаа бичиж үлдээгээд бас идөө. Баярлаа гэсэн байна. За сарын өмнө бичсэн захидал байсан. Ингээд захидал бичсэн сонсогчдоо баярлаа. Сайн сайхныг хүсье. Дараагийн захидлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Захидал унших өдрийн мэндийг хүргэе. Би танай подкастыг саяхнаас сонсдог болсон шинэ сонсогч байна. Одоо би 38 настай, сайхан төрөөд гэртээ суудаг 3 хүүхэдтэй ээж байна. Багийнхаа тулсан амьдралыг бичмээр санагдлаа. Манайх дарахны айл би дээрээ нэг ихч доороо 2 дүүтэй эцэг гэхээсээ дөрвөлээ. Намайг 3 дугаар ангид ордог жил аав минь хүүхэн шуухантай орооцолдоод тэрийг нь ээж мэдээд нэлээд хэдэн жил хэрүүлтэй уралтай амьдраад 2 тийшээ болсон юм. Бид нэр хүүхэд байсан учраас нарийн ширээнийг нь мэдэхгүй гадаа тоглоалгүйдэг байжлаа. Тэсэж ээж минь хот явж ажил хийн гэд тэр чигтээ ирээгүй. Бид нэр жаахан байжээ. Ээжигээ тэр үед маш их санаж уйлдаг байлаа. Тэр үед ямар утас гэж байх биш. Хажуу айл руу ээж хааныг залгаад ярина. Гэхдээ нэх удаан бишээ. Ааваас нуцаар ярддаг байсансан. Аав тэр үед ажиллаас нь цомготгол гээд ажилгүй болоод аргаа ядахтаа зах дээрт хэрэг төрдөг болж өдрийн хоолой арай ядаа болдог байлаа. Хаяа согт уурж тэжээхэд хэцүү байна гэж уурлаж агсардаг боллоо. Та нар ажил хий, зах дээр гарч ундаа зар, харцай зар гэд агсан тавьдаг болов. Би доотлын дүүтэйгээ бирж дээр зууныхаа амралтаар анх удаа ундаа зарж үзвэ. Тэр үед би 4 дугаар ангид, дүү маань 2 дугаар ангид орох жил байсан юмдаг. 2 жаахан охин хар өглөө автаа цуг гараад нэг жижиг тэрэг түрээд ундааны цехээс шилтэй ундааг 30 төгрөгөөр аваад 50 төгрөгөөр зардаг байж үлээ. Халуунд нөгөө ундаага бүлээн болгочихгүй гээд дээр нь цанц манц тавьдаг байсан санагдаж байна. Хүүтэн ундаа аваарэ гэдэл иш чаваста одоо ботход арай л жаахан байжээ хөрхий. Тэгээд зүйлдээ харцаа чанаад тэр үед ургамлын тосны савыг зад угааж хийгээд хөргөөрт байлгаж байгаад хүүтнэр нь зарна. Дараа нь банштай цай зарж эхлээд амнаас дуу гарахгүй хоёр амтан өдөржин биржээр хэргэлдээд л явдаг очтэй. Аав саарл согтоо орж ирээд муу тэнмэл их чинь хизээч ирэхгүй гэдэл агсан тавьдаг хэвээр. За тэгээд зуны амралт нэг иймэрхүү өнгөрөөгөөд хичээлдээ орно. Бас олигтой хувцас хунар байхгүй. Хуучин хувцас угааж цэвэрлээд өмсдөг байж. Игч дүү бид 3 дундаа нэг бүүцтэй байсан гэдэл бод. Нэг сургууль болохоор биеийн тамирыг нь тарахыг хүлээж зогсож байгаа л авдаг байлаа штэ.
Манай багд үерхтээ тэр үедээ 24-ийн цэцэрлэгт явдаг байсан. Нэг дэх өдөр өгөөд 5 дахь өдөр авдаг. Ээжээс хар нийлхаараа үлдсэн. Ээж маань 4 хүүхдээ орхиод явсан тэр үеэс санаж битгэрсэндээ би тэгэд их л бөөсддөг байж үлээ. За тэгээд хэдэн жил өнгөрвөө. Би 7 дугаар ангид ордог жил хичээлээ тараад ирсэн чинь ээж ирсэн 4 хүүхдээ хувааж авна гэж байна. Ээж ингэц нэлээд том жирэмсэн болсон байв. Би тэдийг аав дуудаад хинтээ амьдрахыг асууж эхлэв. Тэгсэн ихч би эндээ үлдээ 60 дугаар ангид төгсөн гэв. Би тэгэхэр нь хот орж үзмээр санагдаад би ээжтэй явъя гэв. Харин баг 2 дүүг бол аав яасан ч өгөхгүй гэж суучв. Тэр үед аав маань ч гэсэн бас нэг хүнтэй цуг амьдардаг болоод хэдэн жил болж байсан юм. Тэгээд ээжигээ дагаад анх удаа хот орж ирлээ. Ханы материал байдаг гэд явлаа. Анх удаа би гэдэг хүн чинь Монгол гэрт амьдрахаар болов. Багасаа байшинд амьдарч байсан надад гадааны бүх чимээ сонсогдоод хаалгаар гараад л гадаа санан санагдаж илээ. Ээжийн нөхөргийнх өндөр хар залуу, ээжээс баг зэрэг дүү, хөдөөний хачин царай зүстэй. Анх харахад л надад таалагдаагүй бас арх их уудаг. Би өрн багын их сануучи хөдөлгөөнтэй хөөхт байсан. Манай ааваас зарим удаа юун хачин хүнтэйс суудсан бэ гэж ээждээ хэлж билээ. Тэднийх тоггүй байсан. Намайг анх очиход тоогоо удахгүй тавиулна гэд кабелийн утас авцсан байгаа гэв. За тэгээд сургуулаа хот руу шилжүүлсэн хүн чинь шинэ сургууль, шинэ ангид орвоо. Хотын хүүхдүүд цаанаасаа л өөр байлаа. Би ерөн жижигхэн биетэй. 7 дугаар ангид 2 дугаар улирлаас нь эхэлж орлоо. Тэд дүүэр сургуулийн 7-гийн анги. Тэр анги 45 хүүхэдтэй. Хүүхэд шилжиж ирлээ гэсэн чинь ёо басуу энтергээд л амар том биетэй хүүхдүүдтэй. Дарахны хүүхдүүдтэй харьцуулбал их нүүрэмгийн хил амтай санагдаж байв. Би өрн багтаа хойд аав хойд ээжийн хоёулангийнхан гарыг үзсэн. Тэгээд удалгүй аавгаа санаад хотод 3 сар болоод ээжигээ уйлуулад буцсан да. За тэгээд 8 дугаар ангид төгсөөд бушуухан ажил хийж өөрийн гэсэн мөнгөтэй болмоор санагдаад 10 дугаар ангид орохгүйгээр мэргэжил сургалт үйлрлийн төвд тоогоочийн ангид орсон. 2 дугаар курсын дадлагын ажлаар явж байгаад нөгөө ангийн бандтай үерхдэг болов. Тэр хотынх дархан дахиндаа байдаг байсан юм. Бид залуу хүмүүсийн адилаар дурлаж хайрлаж анхны бүхнээ би түнд өгсөн. Тэгээд нэх удаагүй би жирэмсэн болсон. Нөгөө хүндээ хэлсэн чинь аа болох болоогүй л гэв. Тийм хариу хүлээж байгаагүй би зөндөө уйлаад эцэггүй хүүхд гарвал аав талуулна гэж бодоод найзтайгаа ярьж байгаад очиад авахулчиж билээ. Зөндөө уйлсан. Игч дүүдэж хэлээгүй. Тэгээд л тэр залуугасаа салсан. Тэр үерхэд салсан залуутайгаа хотод ирээд дахиад тааралцсан. Тэднийх баян ушуунд байдаг байлаа. Айлын том доороо 2 эрэгтэй дүүтэй ээж хойд эцэгтэйгээ амьдардаг. Ерөнхийдөө тэр айлд очсноос болоод миний амьдралд маш муухай хар талаа бүлдсэн юм. Очоод удаагүй би жирэмсэн болов. Тэгтэл нөгөө залуу дахиад би аав болмааргүй байна гэсэн. Би анхны хүүхдээ ахуулсан болохоор дахиж надад хүүхэд заяахгүй байх гэж бодоод гаргахаар шийдсэн. За тэгээд 2009 онд хүүгээ төрүүлв. Уг нь тэр айлын анхны ач гэд ээж нь бөөн баяр. Удаагүй вакцин хийлгэснээс хойш таталт өгч бид хоёр их нэлхас 7 хоног хэвтлээ. Тэрнээс хойш миний хүү байнгын татаж ундаг хүүхэд болсон. Аав нь хүүхдэд таахгүй, би л ийм тарай шинжилгээ эмнэлэг гэдгүй. Тэгээд ч тэднийх яах вэ тэл амьдралтай айлал да. За тэгээд тэр хүн ч сүулдэ өөр хүүхэнтэй явуулдаж надад бэлгийн замын халдвар дүүжээ авчирч болоогүй бас их хартай. Хартаад намайг зодно. Би өрн дөнгөж 21 наснда өөртөө хахадсан зовлон үзэж байна да гэж боддог байлаа. Сүүлдээ тэр айлаас хүүгээ аваад ихчэндээ очиод амьдардаг болов. Ажилд орлоо. Тэр залуу бас хартаастай. Араас мөрцөөр байгаад ажилдаг газрыг минь хүртэл мэдээд орой хүлээж байгаад найзынхаа машинд суулгаж байгаад зодлоо. Би арай гэж зүгтаад харсан. Маргааш 8 царайтай юм ажилдаа ирсэн чинь манай ажлын зохион байгуулагч яаж энэ царай зүстэй ажиллах вэ дээ цагдаад мэдэгдэгээд тэгээд сал гэж хэлв. Би ч өргөдөл бичиж өгөөд цагдаагаар шийдүүлээд нэг юм саллаа. Одоо миний хүү аутизмын уналт таталт гэсэн онцтой. Би тэр хүнээс бүр мөсөн салсан ч түүнийг битгий мартаарай гэсэн шиг хүн минь яг аав. Заримдаа харахаар миний тэр хар бараан өдрүүд хараа хуугууд мар хөгдөд нохоноос хүртэл айж байсан өдрүүд санагддаг. Эцэст нь бүсгүйчүүд минь анхнаасаа сэтгэл гаргадаг уярчуудаас шууд л холдож сураарай. Тэдэнтэй зурлаж хайрын цаг хугацаагаа битгий үрээрэй. Ир хүн засардаггүй юм шиг санагдсан. Бүгдд нь баярлаа гэсэн цаглын нэгэн сонсогч маань илгээж. За тэгээд
Сонсогчдоо чангаас чанга тэрвэрлтийг илгээ. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүргээд өндөрлөе. Та бүхэн минь сэтгэл хүчтэй захидлуудаа дугаарлаад бичээрэй. За мөн захидал бичээг хүсвэл комент сектор линкэн дээр дараад бичгэд болно. Мөн subscribe дараад өгөөрэй. Ингээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцаая. Bye.